За сайн байцгаана уу хүмүүс. За та бүхэнд вебийн анхан шатны HTML код бичих хичээл орох гэж байна. За бидний ашиглаж байгаа програм бол Visual Studio Code. За магадгүй зарим хүмүүс Notepad юм ашиглаж магадгүй. За хамгийн эхлээд бидний хийх зүйл бол файлаа хадгалах, эсвэл файлаа хадгалахдаа HTML-ээр хадгалах, эсвэл энэ selected language гэдэг нэртэй HTML хэлнийхаа хэлээр бичиж байгаа шүү гэдгийг тааруулна. За ингэж өгснөөр HTML хэлээр бичиж байгаа гэдгийг програм маань ойлгоно. За бидний HTML веб дотор маань HTML гэдэг таг байна. За HTML дотор head body гэсэн хоёр таг байна. За тэгээд үүнийгээ хадгална. За хадгалахдаа тийм save as type гэдэг хэсгээс HTML гэдэг сонгож хадгална. За ингэснээр биднэрт web файл үүснэ. За жишээлбэл энэ. За миний хадгалсан файл маань интернет Microsoft Edge буюу миний интернет браузерын айконтойгоор үүсч гарч ирж байна. За тэгээд үүнийгээ нэгээд веб харна гэсэн үг тийм. За хамгийн ихний HTML бол таган юутай гэдгийг бол мэддэг болсон. За хамгийн ихний таг бол title тийм. За энэ title нь болохоор тухайн вебийн гарчиг буюу энэ таб хэсэг дээр гарчиг оруулж өгдөг. Жишээлбэл энэ гарчгийг энэ таб хэсэг дээр гарч ирнэ гэсэн. За дахиад h1 гэдэг таг ашиглаж үзье. h1. За body хэсэг дээр очиж шүү. Body хэсэг дээр h1-тэй. За h1 гэдэг таг нь болохоор гарчиг үүсгэх таг байгаа. Гарчиг. За тэгээд бидний оруулах гэдэг зураг, видео, дуу тийм текстүүд маань энэ body хэсэг дээр бичигдэн шүү. За ингээд оруулаа. За үүнийгээ хадгаллаа. За миний анхны веб пэйж маань энэ харагдаж байна. За нэгэ харагдаа. Энэ дээр тайлтай my first web гэдэг шүү дээ. За энэ дээр h1 буюу нэлээд том бичгээр welcome to my web page гэдэг болсон байна. Бичиг болсон байна. За тэгээд та бүхэн одоо веб маань хүснэгтэй хэлбэрээр зохион байгуулдаг гэдэг бол мэддэг болсон тийм. За тэгээд хүснэгт яаж зохион байгуулдаг юм бэ гэдгийг одоо бичиж харуулъя. Table. За table гэдэг таг ашигладаг. Table таг дотор tr гэдэг таг байна. Tr. За энэ tr нь болохоор нэг бүр өсөж гэсэн бүр хойшоо байдаг бүртэй. За tr дотор tt гэж байх юм бол за энэ бол нүд тухайн тэр мөрөн дотор хэдэн нүд байгаа юм бэ гэдгээр TD-гээр тодорхойлно тийм. Жишээлбэл би ингээд копи гэж авангуудаа за ингэсэн байвал энэ ингээд 3 юутай 3 нүдтэй одоо нэг мөрөлтөй тийм юу төснөх байна гэж юу юм тийм. За тэгэнгүүтээ за энэ дээр торгоогоо хийгээд за 600 пикселийн width буюу өргөнтэй гэж цаанд олж тийм. За энэний өндрийг нөгөө эхнийхээ мөрийн өндрийг за 100 пиксел гэж 100 пикселтэй. За тэгэнгүүтээ эхнийх маань за 150 пиксел. За 150 пиксел. За тэгэнгүүт автоматар тийм 3 дугаар нүүд маань энэ 250 бол үлдсэн энэ нийтдээ 600 учраас үлдсэн 300-ыг автоматар авч яана гэсэн үг. За тэгэхээр яг биччихээ тийм бичихгүй байсан ч компьютер өөр автоматар 300-ыг оноож өгнө гэсэн үг. За тэгээд энэ дээр тайлбар бичээ тийм. нэгдүгээр нүдгээ бичиж байна. За үүнийг дахиад хадгалаад за энийгээ орхон шийдэ. За одоогоор энэ ингээд нэг өснөлт үүссэн байгаа. За гэхдээ нэг харагдахгүй байна л гэсэн үг тийм. За тэгэхээр өснөлтөө харахын тулд за бордыг зүгээр 1 пиксел гэж хазаачих юм бол өснөлтөө гарч чадах нэ. За юм биш тийм. Энэ 150 300. За ийм байх гэдэг тийм. За тэгэхээр одоо яг энийг копи гэж авлаа. Энийг доотлол ингэж оруулаа тийм. За тэнгууд энэ нэгдүгээр нүд энэ хоёрдугаар одоо хоёрдугаар мөр болно гэсэн үг. Энэ нэгдүгээр мөр энэ хоёрдугаар мөр болно гэсэн үг. За юм тийм. Ингэж орох гоо. За үүнийг арай жоохон том болгоод 250 пикселийн өндөртэй болгочих тийм. За хадгаллаа. За дахиад их шиг харагдаа. Энэ 100-ийн өндөртэй, энэ 250 өндөртэй. За гэх мэт ингэж одоо юугаа хүснэгтэй үүсгдэг байх гэдэг тийм. За тэгэнгүүтээ би одоо магадгүй энэ дээр би одоо зураг оруулах ч юм уу нэг юм хийгдэ. За жишээлбэл надад энд нэг зураг байгаа. За энэ N20BG гэдэг нэртэй зураг байна. За энэ зургийг энэ нүдэнд оруулъя тийм. 2 дугаар мөрний 3 дугаар нүдэнд. За энэ хэсэг дээр за энэ хэсэг дээр за зураг оруулдаг. За зураг оруулдаг код маань энэ IMG гэдэг таг авдаг байгаа. IMG гэдэг таг. За тэгээд үүн дээр SRC гэж байгаа зургийнхаа нэрийг бичдэг байна. Alt гэж авдаг. Тухайн зураг маань хэвээ байхгүй байвал гаргаж ирэх текстийг бичдэг. За мөн width за height өндөр өргөн гэж агаад тухайн зургийнхаа өндөр өргөнийг бас зааж өгч болтгоо. За тэгэхээр би энэ дээр IMG гэж орууллаа тийм гарч ирж байна. За IMG source N20BG за ингэж гарч ирж байна тийм. За энийг оруулнаа. Хэрвээ харсан бол энэ цэцэгний зураг байгаа тийм. За тэгвэл цэцэг бичиж. Цэцэг. За тэгэнгүүтээ үүний энэ нүдний маань хэмжээ 300 пиксел учраас тийм. Үүнийг ч автоматар 300 пиксел болгочих. Width-тэй таарна гэж бодоод тийм. За хадгаллаа. За энэ зураг маань ороод ирлээ. За тэгээд нөгөө энийг ажиллаж байгаа хэсгийг харахын тулд тийм зургийг ингээд өөр нэртэй болгочих. За тэр үед тийм энд ийм нэртэй зураг байхгүй. N20BG2 гэдэг нэртэй зураг байхгүй учраас энэ бичиг гарч ирнэ гэсэн үг. За харъя тийм. Бичиг маань гарч ирж байна.
За ингэж ажилладаг байна те. За зураг ингэж оруулах нь. За тэгээд нэг тексттэй ажилладаг таагуудыг бас танилцуулчих тексттэй. За жишээлбэл B гэдэг таг текстийг bold болгодог те. I гэдэг таг италик болгодог. U гэдэг таг underline буюу доогуур зураас болгодог. За тэгээд P гэдэг тагууд маань параграф авч те. Параграф болгоод болгох нь. За BR нь болохоор зүгээр доошоо мөр шилжүүлнэ. За H1, H2, H3, H4, H6 хүртэл юм гарчиг оруулдаг тагууд бас байна. За дахиад те UL, OL гэж бас байна. За UL нь болохоор unordered list буюу зүгээр bullet list гаргаж ирдэг. OL нь болохоор ordered list буюу 1 2 3 4 гэдэг дугаартай лист гаргаж ирдэг. За жишээлбэл веб одоо энэ дээр те энэ дээр бичиж байгаа зүйлүүдийг энэ эхний игэнүүдийг бүгдийг болдоор бичиж те энэ байгаа зүйлүүдийг. За тэгэнгүүт B tag те. За тэгээд B tag-ийн эхлэл нь энэ төгсгөл нь энэ слаштай хийсэн хүн төгсгөл нь. За тэгэхээр энэ төгсгөлөө яг нөгөө өгнийхөө хойно авчиж тавих нь те. За гэх мэт энэ гурвуулангийн за сүүлийнх нь юу италик болгоод үзчихэ те италик. За хэрвээ яг энэний дунд үгээ бичихгүй байвал те үгээ бичихгүй байвал италик маань гарч ирэхгүй шүү. За үнийг сайн хараарай. За паст. За ингэж те. Эхний хоёр нь болохоор bold болно, дараагийнх нь италик болно те. За тэгэнгүүтээ H6-аар бас аваад үзье. H6 нь хамгийн жижиг гарч гэж ярьдаг зүйл байна. За ингээд H6-аар авчи те. За одоо энэ дээр нь болохоор жигсаалт оруулаад үзье. Жишээлбэл UL гэдэг жигсаалтыг оруулъя те. UL гэнгүүтээ за UL дотроо за list гэдэг таг авна те. Энэ дээр за HTML гэж бичиж HTML дахиад дараагийнх нь за CSS гэж те. CSS за дараагийнх нь за JavaScript гэж бичиж. За тэгэнгүүт за энэ хэсэг дээр маань HTML, CSS, JavaScript гэдэг жагсаалтууд bullet list-ээр гарч ирнэ гэсэн. Bullet list-ээр bullet. За харъя та HTML, CSS, JavaScript. За энэ хоёр bold болсон байна. Энд италик болсон байна та. За энэ жагсаалт гарч ирсэн байна. За одоо энэ U гэдгийг O болгочих. OL боллоо. Энэ автоматар OL боллоо та. За хадгаллаа. За refresh хийлээ. 1 2 3 order буюу жагсаалттай болсон байна та. За дахиад за энэ хэсэг маань H6 оруулсан те bold хийднэ арай жижиг bold энэ heading-ууд маань автоматар өөрөө bold-ыг авдаг байгаа. За тэгээд дахиад хойноос нь одоо юу оруулъя? Дахиад нэг мөр оруулаад байна. За энэ хэсгийг copy гэж авлаа. За 3 дугаар мөрөн дээр орууллаа те. За үүнийг за 400 нэлээд том болгочих. За тэгэнгүүтээ надад энд нэг юу байгаа? Видео байгаа. Видеог хэрэг оруулах вэ те? Тэрийг харъя. За видео оруулахдаа те за видеого энэ арай жоохон жижиг гэж бодоод байгаа учраас за энэ хэсэгт оруулъя видеого. За энийг баслаа. За видео оруулахдаа за видео controls те за тэгэнгүүтээ за source src гингүүтээ видеоны нэрийг бичнэ. За манай видеоны нэр бол энэ байна. За тэгээд энэ видео controls гэдэг нь болохоор видеоны тоглоулагчийг оруулж ирдэг. Энэ болохоор тоглоулах видеог нь оруулж ирж байгаа код юм аа. Энэ дунд нөгөө магадгүй одоо тухайн видео тоглохдохгүй байж магадгүй. За тийм болохоор энэ дунд тухайн видео тоглохдохгүй байх үед гаргаж ирэх алтааны мэдээллийг бичнэ. За гэхдээ минийх нь бол тоглох байх гэж бодож байна. За магадгүй нэг юусаа шинжилэлт хийдгүү те. Шинжилэлт хийдгүү нэлээд дээр үеийн компьютертэй, дээр үеийн браузертай хүмүүс байвал энэ үеийг харагдахтаа энэ бичиг гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энэ тоглоомч нь учраас энэ дээр хэмжээг зааж өгдөг. За жишээлбэл энэний хэмжээ 360-аас бүтэн дүүргээр width тэнцүү 300 px гэж авч. За хадгаллаа. За refresh хийлээ. За width нь буюу ийшээгээ 300 байхаар таарсан байна те. За тэгээд өөрөө автоматар aspect ratio шууд автоматар хадгалагдаж явж байгаа. Энийг 300 авах үед автоматар өндөр нь өөрөө автоматар таарна гэсэн те. Тэгээс өндрийг энэ юутайгаа ижилхэн тааруулж болохгүй. Тэгвэл нөгөө хүний нүрээ эвтэрхий үргэлж шиг болох гээд байна гэсэн. За видео ингэж оруулах гэдэг те. За дахиад нэг өөр видео оруулъя. За энэ бол яг нэг өөртөө байгаа видео оруулах тийм үү? Өөртөө байгаа видео. Магадгүй те. За магадгүй YouTube-ээс видео оруулах гэж байна гэж бодох юм бол за тийм жишээлбэл энийг тухайн YouTube-ийнхаа те YouTube доторх видео руу оронгуудаа copy embed code. За дундаж хийж үгүй гэдэг талаар copy embed code. За энэ болохоор тухайн видеог яг юугийнх нь ингээд видео хэлбэрээр нь кодыг нь хуулж байгаа гэсэн үг. За тэгээ үүнийг хаана оруулах вэ гэхээр за би бүр ингээд хүснэлтнээс гадна нэг оруулчих юм уу гэж бодлоо. За хүснэлтнээс за хүснэлтийн гадна юм те. За энэ дээр кодыг за paste хийлээ.
За хэмжээ нь энд байна тийм үү? 986 583 энд өөрөө магадгүй миний энэ юу маань өсөлт маань 600 пикселийн одоо видеотэй учраас би яг ижилхэн байхаар 600-ыг тахуулчих болно. За тэгэнгүүтээ за энийг нь асчингууд өндөр нь 600-аар тараад доошоо өндөр өргөн 600-аар таамаглаад доошоо өндөр нь автоматар хадгалж явна гэсэн үг. За хадгаллаа. За веб гэдэг refresh хийлээ. За энд доор. За энд гарч ирж байгаа. За нэлээд жижигхэн болсон байна. Энийг 600-аар авчаад нэлээд жижигхэн байгаа учраас за энэ дээр өндрийг гэдэг. За яагаад жижигхэн болсон бэ гэхээр хэрвээ танаас анзаарсан бол 900-тай 500-тай байсан те. За тэгэнгүүт нөгөө 900 байсан чинь 600 болгонгод энэний өндөр нь 200-тай болчихж байгаа гэсэн үг те. За одоо refresh хийгээд харъя. За ингэж томор орж ирж байна те. Томор 600 болон 400-тэй орж ирж байна. За ингэж орж ирнэ те. За гэхдээ магадгүй зарим видеонууд ерөөсөө дэмжиг юу яаж болдгоо copy embed code хийж болдоггүй. Тэгэхээр та нар болдог юу хуулж авах нь шүү.